Нэгүслэр дүрж амьдрахын номын 10 дугаар бүлэг. Алдаатай сэтгэлгээ. Нэгүсэл бол гайхамшигтай, тансаг бэлэг боловч үүнийг ойлгохгүй, ашиглахгүй, хайхрахгүй орхих амархан байдаг. Тиймээс нэгүсэл нь юу бишийг мэдэх нь тун чухал. Үүнд нэгүсэл нь идэхгүй амьдрал биш. Нэгүсэл нь сахилахгүй амьдрал биш. Нэгүсэл нь сайжирсан хуучин хүн биш. Нэгүсэл нь хүнийг бурхан болгохгүй. Нэгүсэл нь үйлдэлийн шууд өөрчлөлт биш. Нэгүсэл нь өөрөө Христийг худлаа дуурайх томьёо биш. Нэгүсэл нь нөхцөл байдлыг шууд өөрчлөхгүй. Нэгүсэл нь бид хэн нэгэн байхаа болно гэсэн үг биш. Бидний хувийн онцлогийг устгахгүй. Нэгүсэл нь орчин нөхцөл сайжрах баталгаа биш. Нэгүсэл нь нүгэл үлдэхийг үл тоох зөвшөөрөл биш. Нэгүсэл нь таны мэдрэмжүүдтэй нийцэх баталгаа биш юм. Бурхны нэгүслийг говь болгох, буруу ойлголтод хүргэдэг гол алдаа нь Христийг танихгүй байх юм. Эзний нэгүслийг ойлгохгүй байгаа өөр нэг алдаа нь Бурхан Аавыг өөрийг нь таньж мэдэхгүй, түүний мөн чанарыг мэдэхгүй байх юм. Хүнийг ч гэсэн таньж мэдэхгүйгээр зөв харилцаа үүсэхгүй шүү дээ. Жишээ нь манай нэг шав багшаа би таныг хараад их ууртай, аимшигтай хүн байна гэж бодсон чинь та чин сансныг бодвол зүгээр хүн байна шүү дээ гэж үлээ. Тухайн үедээ энийгээд чи яагаад тэгж бодсон юм бэ гэж асуусан. Мөн зарим хүн гүжирдэх тохиолдол байна. Янжмаа багш ингэж хэлсэн гэхэд нь намайг танихгүй хүмүүс шууд итгэдэг бол намайг сайн таньдаг хүмүүс арай ч ингэх хүн бишээ. Буруу ойлгосон баг. Тэр хүний талаар буруу гутгсан ховж байна гэд надаас лавлаж асуудаг. Уг нь танихгүй байсан ч гэсэн лавлаж асууж болно. Эсвэл өөрөө мэдэхгүй зүйлээ хов болгож ярихгүй байх хэрэгтэй. Энэ нь зөвхт хүний дүрм юм. Хов живээр ажил хийх нь сайн зүйл биш. Мөн буруу дүгнэлтэд батлах гэж оролдох нь үннийг хайхаас өөр. Харамсалтай нь үүнтэй төстэйгээр бид Бурхныг буруугаар бодох, заримдаа буруу ойлгож, буруу тайлбарснаас болж бусдыг хүртэл төөрөгдөлд хүргэдэг ба бусдад бүдрэгч болдог. Уг нь өөрсдөө Бурхан дээр очиод асууж болно. Таньж мэдхийн төлөө хичээж болно. Хайвал олдно, хайдаггүй, тогтмол усан дотор байгаа юм шиг амьдардаг хүмүүс байна. Өөрийн гисэн хайрцагласан Бурхантай тэрийг жинхэнэ гэж итгэдэг. Бурхныг таньж мэдхийн төлөө чармаахгүй бол мэдээж төөрөгдөл бий болно. Бурхныг аимшигын ууртай, алдааг нь тоолдог шүүгч гэж хардаг зарим хүн шийтгүүлэхээс айгаад зүгтаадаг. Зарим нь өөрийгөө гим нүгэлэнд хитэдсэн сайн хүн биш учраас Бурхан өөрийг нь тоохгүй гэж үзнэ. Мөн зарим нь дэлхийн амьдрал болон өөр дээрээ хит ач холбогдол өгдгөөс Бурхныг олж харахгүй ч тохиолдол байна. Бурхан надад хайртай юм чинь би юу ч хийсэн яадгийн хэмээн хэд дураараа ажиллах хүмүүс ч бий. Бурхан хайртай учраас хүмүүжүүлдэг, хармалдаг аав гэдгийг олж хардаггүй. Ер нь бол олон зүйлээс болж Бурханыг танихгүй байж болно. Эзнээс имэн гэдэг нь эзнээс холдчих үе гэж имэх явдал болохоос айгаад очихгүй байна гэсэн үг биш юм. Дараах ишлэлийг харцгаая. Лук 15 дугаар бүлгийн 11-ээс 24 дугаар ишлэлийг уншицгаая. Тэр хоёр хүүтэй нэг хүн байжээ. Баг хүн эцэгтэй аваа эд хөрөнгнөөсөө ногдох хувийг минь надад өгөөч гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв. Хэдхэн өдрийн дараа баг хүн хамаг юмаа хамаад алс холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч эд хөрөнгөө өрн таран хийв. Түүнийг бүх юмаа барж дуусгаад тэрхүү нутагт нь сүрхий үсгэлэн болж тэр юмар гачигдаж эхлэв. Тэгээд тэр явж уг нутгийн нэгэн иргэнийг бараадах болж мөнөөх нь гахаагаа хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа. Гахаан идэж байсан буурцгаар ходоодод өрөхийг тэр хүсэмжлэвч хинж түнд юу ч өгсөнгүй. Тиймхүү тэр ухаан эцгийн минь хөсөлсөн хүмүүсийн хичнээн нь талхаар элбэг дэлбэг байдаг үлээ дээ. Гэтэл би энд өсөж өгөх нь би босоод эцэгтэй очие. Тэгээд аваа би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлджээ. Би цаашид таны хүүг гэгдхэн зохисгүй. Харин намайг хөснийхөө нэг хүн болгооч гэж хэлье гэв. Тэгээд тэр босож эцэг рүүгээ явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд тэвэрч үнсв. Хүн түүнд аваа би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлджээ. Би цаашид таны хүүг гэгдхэн зохисгүй гэв. Харин эцэг нь боолууддаа хамгийн сайхан хувцас хурдан авчирч түүнийг хувцсал. Гарт нь бөгж зөө, хөлт нь гутал өмсөг. Тарган тугал авчирч надал
Бүгдээрээ найрлаж цэнги. Учир нь энэ хүү минь үхсэн боловч амь оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв гэж Лук 15 дугаар бүлгийн 11-ээс 24 дугаар ишлэлд бичсэн байна. Энэ хэсгийн 17 дугаар ишлэл дээр "Тинхүү тэр ухааран" гэдэг үг бол маш чухал. Зарим орчуулга дээр "өөр дээрээ очин" гэж хэлсэн байдаг. Өөрийгөө хэн гэдгээ мэдэн ухаарсан гэж орчуулж тайлбарлсан байдаг. Эдгээр ишлэлтэй холбоотой Бурхантай ярьсан яриагаа та бүхэнд хүргэе. Нэгэн өдөр Бурхан надад үгээ хэлэхдээ "Хүмүүс намайг таньж мэдэхгүйгээсээ болж зүгтаагаад ирэхгүй байна. Алдагдсан хүүхдүүд маань ч ирэхгүй байна. Хэн гэдгээ мартаж байна" гэж хэлв. Нэгүслийг мэдэхгүй дутуу үнснээсээ болоод Бурхан руу эргэж ирдэггүй аж. Ялангуяа айснаасаа болоод эсвэл алдаа гаргаснасаа болоод хит ирэх дураараа аавыгаа хүндлэхгүй хайрлахгүйгээс болоод алдаа гаргасан нэгэн хүүгийн тухай дээрх сургаалт үлгэрт гарсан байгаа. Энэ хүү аавынхаа эд хөрөнгнөөс эзэмшин гэдгээ мэддэг. Өөрөөр хэлбэл өөрийгөө хүү, өв залгамжлагч гэдгээ мэддэг нэгэн. Бурхны нэгүсэл энд гарч байгаа. Нэг ёсондоо хүүхдээ эд хөрөнгөө аваад өрн таран хийхийг мэдсээр байж өгөөд явуулж байна. Хүүдээ алдаа хийх боломжийг нь хүртэл олгодог. Бурхны нэгүсэл бидэнд эрх чөлөө, сонголтыг өгдөг. Харамсалтай нь бид сонголтоо яаж хэрэглэхээс хамаарна. Нэг хүүхэд нь бол "Би эзэнтэйгээ Бурхан аавтайгаа байж бай. Таны хөрөнгийг өрхийн оронд танд ажиллая" гэд сонголтоо хийгээд гэртээ үлдсэн байна. Гэхдээ яг жинхнээсээ ухамсарлаж ойлгосон эсхийг мэдэхгүй. Цааш нь харвал бас яг ч ойлгоогүй юм шиг. Ууган хүн талбай дээрээ байжээ. Тэр буцаж гэртээ ойртон ирэхдээ дуу хуур, бүжиглэх чимээг сонсоод зарц нарынхаа нэгийг дуудаж юу болоод байгааг асуув. Тэр түүнд "Дүүч нэрсэн. Таны эцэг түүнийг эсэн минь дэргэж ирсэн зориулж тархан тугал нялуулав" гэжээ. Харин ууган хүн уурлаад дотогш орохыг ч хүссэнгүй. Тэгтэл эцэг нь гарч ирээд түүнийг аргадан гуйж эхлэв. Хүүн эцэгтэй "Хар, олон жилийн турш би танд зарагдаж байна. Би хизээж таны тушаасныг зөрчиж байгаагүй. Гэвч анд нөхдөдөө баярлах үед минь та ганц ишигч надад өгч байгаагүй. Харин хөрөнгийг чинь янхнуудтай нийлж цөлмсөн энэ хүүгээ эрэхт нь түүн зориулж тарган тугал нядалж байдаг" гэхэд эцэг нь "Хүү минь, чи үргэлж надтай хамт байсан. Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ. Харин энэ дүү чинь үхсэн байсан" гэтэл амилжээ. "Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой" гэжээ. гэж Лук 15 дугаар бүлгийн 25-аас 32 дугаар ишлэлд бичсэн байна. Ах нь 28-29 дугаар ишлэлд дүүгээ ирэхэд баярлан цэнгэхийн оронд уур нь хурж гомдолж "Тэр бүхэл олон жилийн турш би танд зарагдаж байна" гэжээ. Бурхан аавынхаа хаанчлалд ажиллахдаа бидний хідэн зарагдаж байгаа юм шиг санагдаж хэн нэгний авралд өөрчлөлтөд баярлахгүй болсон байна вэ? Мөн дүүгийнхээ хийсэн гинүглийг цоллон гоншигнож байна. Мөн аавынхаа өгөөмөр занг шударга биш гэж буруу ойлгосон. Аавын нэгүслийг бас сайн мэдэхгүй байгааг хүүгээс харж болно. "Би хизээж таны тушаасныг зөрчиж байгаагүй" гэхийг бодоход гаднаас нь харахад маш сайн төгс итгэгч шиг боловч эзний нэгүслийг ойлгоогүй байсныг харж болно. Тэрээр дүүгээ ирэхэд баярлахын оронд аавыгаа шударга биш гэж уурлжээ. Хүү аавын хажууд өдөр бүр хөдөлмөрсөн мөртөө аавынхаа дүүгэн санаж байгаа сэтгэлийг ойлгоогүй зэрэгцээ дүүн буцан гэртээ ирэхэд баярлахын оронд гомдолсон байна. Харин аав нь тэр хүүг тайдгаруулж байгааг харахад аавын нэгүсэлж бас энэ хүүд байгааг харж болно. Тиймээс л 31-р ишлэлд эцэг нь "Миний хүү, чи үргэлж надтай хамт байсан. Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ" гэсэн байна. Ажилсан шагналыг ч бас бүтэн өгч буйг харахад эзний нэгүсэл инрэлд хязгаар байхгүйг бас харж болох юм. Ийм хүмүүс олон бий. Би Бурханд олон жил үйлчилсэн ч ядуу байна. Хүүхдүүд минь асуудалтай гэсэн олон үйлчлэгчтэй таардаг. Жохомхүү энэ хүү шиг. Бурхан аавын өвийг авсан гэдгээ мэдэхгүйгээс болж яг л боол шиг зүтгээд найрлах үедээ ишигч асууж авч идээгүй байдаг. Хэрв гуйсан бол аав нь өхөл байсан. Хайрлагдсан хүүхэд гэдгээ мэдэхгүй, өөрөөр хэлбэл боолын сэтгэлгээнээс салаагүй гэсэн үг. Хэдийгээр Бурхан аав бидний бүтээгч эзэнч бас хайртай аав билээ. Харин нөгөө хүн хөрөнгөө өрн таран хийж, жаргыг гээд дэлхийн амьдралыг сонгосон. Тэнд дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө өрн таран хийв. Хүү мөнгөө үрж, найрлаж дуусаад өлсгөлн зовлон туулж эхэлдэг.
энэ газрынх нь гахаан эзэн гачигдсан байсан эсхийг мэдэхгүй. Харин энэ хүү идэх юмгүй болоод гачигдаж эхэлж байна. Тэгээд тэр хүү уг нутгийн иргэнийг бараадаад гахааных нь хоолыг хүссэн харна. Хинч түнд юу ч өгсөнгүй гэж 16 дугаар эшлэлд бичжээ. Цагаа тулаад өсөж байхад хинч юу ч өгдөггүй. Монголд бүр гуйлагчин хүнд юм битгий өг. Чи өөрөө хоосорно гэсэн яриа байдаг. Америкт бол зовсон хүнд хоол өг гэж үздэг учраас тусламжийн байгууллага их байдаг. Амжиргаагаа арай гэж залгуулж байгаа хүмүүс байна. Эсвэл зарим хүн төрөлхийн харамж бусдад юм өгөх дургүй байдаг. Цагаа тулахаар өгдөг хүн олон биш. Тэгээд ч тэр хүү ямар хувцастай, ямар зовсон байгаа билээ. Нөгөө хүүг харахтаа мөнгө өгчихвэл арх аваад уучих вэ? Эсвэл хар тамхи аваад татчих вэ? Буруу замаар орчих вэ гэж бодох хүмүүс ч байсан байх. Өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөө энэ хүнд өгч байхаар өөрийнхөө өр хүүхдэд зарцуулъя гэж бодох хүн ч вэ. Энд өгөхгүй байгаа хүмүүсийг буруутгах хэрэггүй. Ядарсан үед нь л тэр хүүд ухаарал орж ирж байгаа. Эцэг рүүгээ ухааран очтох нь 17 дугаар эшлэлд гардаг. Гэхдээ тэр хийсэн хэрэгээсээ болоод байр сууриа өгөхөд бэлэн. Бүү гэгдэх зохисгүй гэжээ. Бид зохисгүй зан гарган гэм нүгэл үлдэх үедээ өөрийн байр сууриасаа буудаг. Бидний үр хүүхдүүд ямар ч буруу юм хийсэн гэлээ хизээж хүүхэд минь байхаа болдоггүй. Хүүхэд хэвээр л байна. Хүүхэд магадгүй гэмт хэрэгт холбогдсон байх, хар тамхи хэрэглэсэн байх, магадгүй бие үнэлсэн байх. Тэгсэн байсан ч гэсэн хүү охин гэдэг мөн чанараа хизээж алддаггүй. Мөн чанараа алдсан юм шиг санагддаг байж болно. Харин ч аав ээж нь өөрсдийгөө буруутган бид сайн аав ээж байж чадсангүй гэж бодон хүүхдүүдийнхээ төлөө зовнон залбирдаг. Эцэг нь хүүгээ хараад бөөн баярлсан. Бурхны хаанчлалч үүний адил буруу замаар явж байгаад эргэж ирж байгаа хүнийг буцаад ирлээ гэд бүр Тэнгэрийн оршихуй бүхэлдээ баяр цэнгэлээр дүүрч бүрээ татан хөөрч баясдаг. Тэнгэрийн хаанчлалд цэнгэлдэн Бурхныг алдаршуулж эхэлдэг. Лук 15 дугаар бүлгийн 7 дугаар эшлэлд би танарт хэлье. Мөн үүний адил гимшиг шаардлагагүй 99 зөвхөнээс илүүгээр гимссэн нэг нүгэлтний төлөө Тэнгэрт илүү их баяр хөөр болох болно гэжээ. Сураггүй алга болсон хүмүүсийг залбирах үед ээж аав нь сансан, санаа зовсноос болоод маш их бэдгэрсэн байдаг. Сураг сонсох үед мөн зүү зүүдлэгтэй хүртэл баярлаж хүүхэдтэйгээ уулзсан юм шиг болдог. Хүүхэд нь ч гэсэн бараг ээж аавынхаа нүрийг харах боломжгүй. Эсвэл гомдоосон гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар холдож таслагдсан байдаг. Ямар нэгэн буруутгалыг хэлдэггүй. Чи миний мөнгийг өрсөн. Үрлэгэн хачин нөхөр. Завхаарч яваад ирвүү чи гэж орилгоосоо өмнө эцэг их нь баярлаад тэрвэрч авдаг. Бурхан ч бас энэ төөхтөр тэгсэн байна. Бурхан аавын зүрх сэтгэлийг илэрхийлсэн сургаалт зөвлөлийг Есүс өөрөө ярьж өгчээ. Тиймээс бид аавынхаа зүрх сэтгэлийг дутуу мэддгээсээ болон өөрсдийнхөө хийсэн гэм нүгэл алдаан дээр илүү анхаарлаа төвлөрүүлгээсээ болоод Бурхан дээр эрэхтэй хойрох байдаг. Мөн гэмшгээсээж хойрогчдаг. Тэгээд хожууч гэсэн түүний сайн сайхныг үнэхээр мэдэж гэмшдэг байгаа. Түүний нэгүсэл инэрлийг мэдэх үед мөн Бурхны ямар сайн сайхныг мэдэхэд гэмшил төрж байгааг анзаарч байна уу? Хүмүүс гэмших үйл явдлыг маш их шашинжуулдаг. Гэмшил нь ухаарлаас эхэлдэг. Юу хийснээ өөрөө ухамсарлаж, чин сэтгэлээсээ Бурхантай хамт хийх үйл явц юм. Үнэхээр эзний ямар сайн сайхныг мэдвэл гэмших нь маш амархан зүйл. Гэм нүглээсээ ирэх нь ч гэсэн хэцүү биш. Энэ залуу эргээд аав дээрээ ирж байгаа. Бурхан хинбэ гэдгийг таныг мэдээсэй гэж хүсэж байна. Таны алдааг тоолоод л эдгээр алдааны чинь төлөө ингэж шийтгэн гих байх гэж бодхосоо илүү танд бөгж зүүж толгойд чинь түрхэх тосыг бэлтгэн хүлээж байгаа гэдгийг мартаж болохгүй. Бурхан аав дээрээ та ямар ч алдаа хийсэн байсан айхгүйгээр очоорой гэж хэлмээр байна. Ухаарах цаг өгч байгаа нь Бурханы нэгүсэл юм. Ихэнх хүмүүс ийм цагийг бусдаа өгдөггүй. Шуудаж шүүн тасалдаг, хөөдөг. Эсвэл эргээд ирэхээр нь гимш чи ийм уу юм хийсэн гэж хэлэхээр нөгөө хүн нь бараг зөрүүдлээд бүр очихоосоо илүү дөлөөд зогтмаар болдог. Тиймээс бид ч бас тухайн хүнийг ойлгох хэрэгтэй. Эзэн бидэнд сонголт өгдөг. Мэдээж зөвийг сонгосоо гэж хүсдэг. Алдах, бүтээн босгох, үлдэх, явах гэд олон янзын сонголт байгаа. Харин та ямар сонголт хийж байсан бэ? Гэртээ үлдсэн хүн аавынхаа үзүүлсэн нэгүсэлд уурладаг. Энд хоёр дахь хүү буюу ах нь
эцгийнхээ дэрэгдэн амьдарч байгаа мөртөө аавыгаа бас сайн таньж мэдэхгүй хит хатуу сэтгэлтэй байна. Энэ хоёр хүүгээс бид өөрсдийгөө харж болно. Аавынхаа өгөөмөр зан нэгүсэлд атаархан уурлаж, бухимдаж байгаагаас олон итгэгч ийм байдгийг олж харж болно. Энэ нь бас л эзний нэгүслийг мэддэггүй, ойлгодгүй алдаа юм. Бурхан танд хайртай бөгөөд түүний нэгүсэл нь маш үнэтэй билэг тул дэмий өрөхгүйгээр зөв сонголт хийж, бусдыг бас түүний адил нэгүсэж сурцгаая. Доктор Жутманы Янчмагийн Нэгүслэр дүүрч амьдрах үе номын 10 дугаар бүлгийг та хүлээн авч сонслоо.